За сайн байцгаана уу. За өнөөдрийн видеогоор чулуугийн байрлалын элементийг хэмжих талаар харуулнаа. Тэгэхээр чулуугийн байрлалын элемент гэдэг маань ер нь бол ямар ч геологийн биет газрын гадаргуудаар ямар нэгэн байрлалын элемент үүсгэн байрладаг байж байгаа. Энийг хэмжсээр структур геологийн хэмжилтүүдийг хийх, структур геологийн танилтыг хийхэд маш чухал үүрэг оройлтой байдаг. За тэгэхээр үндсэндээ 3 элемент байдаг. За сунлын чиг, унлын чиг, унлын өнцөг гэсэн. За манай ах залуу геологчид сунлын чиг, унлын чиг хоёрыг жоо хандуурах гэдэг. Энэ маань хоорондоо 90 градус ялгаатай хоёр өөр өнцөг. За унлын өнцөг бол одоо газрын хоризонтал хөвтэй одоо гадаргуутай үсгэж байгаа тухайн чулуугийн хоорондох нь одоо унж байгаа хоорондох өнцгийг унлын өнцөг гэж байгаа. За тэгэхээр одоо эдгээрийг зөв хөндөж авснаар бид нэр геологийн зураг маань үнэн бодиттой, структурын танилтыг хэр үнэн бодиттой болж ирнэ гэсэн үг. За ингээд эхнээс нь хэмжилтээ хийгээд та бүхэнд харуулад явъя. Нэлээд тодорхой харуулнаа. За ингээд сунлын чигийг эхлээд хэмжицгээе. За миний ашиглаж байгаа энэ компас бол Silva брендийн юм компас байгаа. Sunto компастай том төстэй харагддаг. За манай ихэнх геологууд ер нь бол яг Brandon брендийн компас гэсэн мэдчихэж байгаа хүнийг ашиглаас уртсан байдаг. За юуны өмнө сунлын байрлал элементийг хэмжихээс өмнө одоо хамгийн зөв одоо гадаргуугаа зөв сонгох хэрэгтэй. Одоо чулуугийн энэ бол одоо жишээлбэл тонмол чулуулыг байж байна. Тонмол чулуугийн гадаргуу бол ийшээ ингэж унсан байна. Эсвэл сунлын чиг маань энэ дээр ингэж энэ дээдлийн ирмэг ингэж харагдаж байна гэсэн. Энийн чигийг бид нэр хэмжихдээ. За ингээд компасоо яг одоо энэ Silva брендийн компас энэ дээр тэгш ус байхгүй байна. Ер нь бол яг бусад брендэд бол энэ тэгш устай байдаг. За ингээд тэгшхэн барингуу тэгш усаа төвлөрүүлээд яг одоо энэ маань бол иймч хазгаач биш, ийм хазгаач биш, иймч биш, яг тэгш юм. Одоо ингэж одоо юундаа байрлах ёстой гэсэн. Энэ маань одоо биднэрт ийм чигийг гаргаж өгнө. Энэ чиг маань бидний сунлын чиг харагдаж байна гэсэн үг. За энийг хэмжээсээ бид хоёр утга гарч ирнэ тийм үү? Энэ дээр нэг утга гарч ирнэ, энэ дээр нэг утга гарч ирнэ. Тэгэхээр бид нар манай Монгол геологчдын хувьд болохоор зэрэг байлан хойд зүгтээ илүү ойролцоо байж байгаа чигийг сонгож авдаг байж байгаа сунлын чигээрээ. Амиз хоорондоо 180 градусын ялгаатай юм хоёр өнцөг байгаа. Жишээ нь одоо энэ маань нэг нь одоо зүүн тишээ буюу зүүн тишээ чиглэсэн байсан бол энэ өнцөг нь баруун тишээ буюу 270 градус. Зүүн тишээг нь 90 градусын юм хоорондоо ялгаатай юм хоёр сунлын чиг харагдах нь гэсэн үг. За ер нь барууны геологчд Австрали, Канада, Америкийн геологчд болохоор баруун гарын дүрм гэж ашигладаг. Тэрний яадаг вэхээр зэрэг чулуугийнхаа сунлын байрлал элементийг хэмжиж байгаа энэ гадаргуу дээрээ баруун гараа ингэж тавьдаг. Баруун гараа дөрөв хуруугаа доош нь тавиад эрхээ хуруугаа ийш ингэж сонгодог байж байгаа. Тэгэхээр зэрэг эрхээ хуруу чиглэж байгаа энэ чигийг сунлын чигээрээ сонгож авдаг гэсэн үг. Тэгэхээр зэрэг одоо энэч биш бид нар яг монголчууд маань зэрэг хойд зүйг авдаг гэж үзэхэд одоо Австрали геологууд баруун гарын дүрмээрээ буюу энэ чигээ сунлын чигээрээ сонгож авдаг гэсэн үг. За ингээд бид нар сунлын чигээрээ аль талаа авахаа шийдсэн бол одоо сунлын чигийнхаа градусыг хэмжинэ гэсэн. За ингээд бид нар компасаа барьсан байж байгаа. Энэ Silva компасны хувьдлохоо зэрэг мэрэгдэг юм одоо хуваарь нь мэрэгдэг байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ улаан зүү маань угаасаа байгалийн чигээрээ хойд зүгээ зааж байгаа. За тэгэхээр энэ Silva компасын дээр байж байгаа энэ улаан нэг юм одоо ийм дүрс ийм одоо зүүнний ийм зураг байж байгаа. Энэ зүүнний зургийг улаан хойд зэгийг зааж байгаа зүгтээгээ тэнцвүүлнэ, эргүүлнэ гэсэн үг. За яг нэг хөдөлгөөнгөө барина тийм ээ. За эргүүллээ.
ингээд тааруулна. Яг одоо ингээд давхцуулна гэсэн. Улаан зүг, доотлын улаан сумны зурагтай. Тэгэнгүүт одоо биднэрт энэ өнцөг харагдаж. Энд нэг жижигхэн цагаан гурвалжин харагдаж байгаа. Энэ жижигхэн цагаан гурвалжин маань энэ дээр зааж байгаа бидний сунлын өнцгийг харуулж байна гэсэн. Одоо тэгэхээр энэ тухайн энэ жишээн дээр за энэ 140 бараа хүрээгүй нь 138 градус. 138 градусын сунлын чигтэй. Би одоо энэ чигтэй сунлын чиг авч ийн гэсэн. 138 градус. За бид нар сунлын чигээ тодорхой болгочлоо. Ийшээ сунж байгаа юм байна. За тэгвэл хамгийн гол нь маркертай явж байгаа үедээ бол ингээд сунлын чигээ ингээд барьж байгаад ингээд маркераараа ингээд зурчуулах хамар гэдэг. Шууд ингээд нүдэнд ингээд харагдаа явчихдаг энэ сунлын чиг ийшээ сунж ийн гэдэг. Энэ яаж яах вэ зэрэг бид нар унлын чигээ тодорхойлоход туслана гэсэн үг. Унлын чиг гэдэг маань сунлын чигтэйгээ перпендикуляр буюу яг ийшээгээ унж байгаа энэ чигийг хэлж ийн гэсэн үг. Ийш одоо налж ингэж унж байгаа чиглэл ийшээ чиглэж унж яана л гэсэн үг. Энэ чигийг хэлж ийн гэсэн үг. Тэгэхээр зэрэг маань ямар бахаа зэрэг сунлын чигтэйгээ энэ 90 градусыг нэмж болно эсвэл хасч болно. Яг зарим геологч тал зэрэгс сунлын чигээр дэ хэмжидэггүй. Зөвхөн унлын чигээ хэмжээл. Унлын чиг дээрээ 90 градусыг нэмэх юм уу хасах юм уу нөгөө тухайн аль өнцгөр өөрөө сонгож авч байгаагаас хамаарат нөгөө баруун гарын дөрмөөр явж гин үү эсвэл нөгөө байгалийн хойд зүгөө сонгож авч байгаа гэдгээс хамаарат 90 градусыг нэмэхээ хасахаа шийдээд ингээд зөвхөн унлын чигүүдээ хэмжээл сунлын чиг нь бол унлын чигтэйгээ хамааралтай гарч ирдэг учраас ингээд им явдаг ус аргачлал байдаг. За унлын чигийг хэмжихэд яг бас энэ дээр бид нар ус асгаж болдог л доо. Одоо ингэ нүдээр хараад байгаа ойлгомжгүй тодорхойгүй одоо каус судланг ороод ирчихсэн ийшээж унаад байгаа юм шиг эсвэл ингээд уйллан жоохон өөр байдалтай жоохон бож андуурах асуудал гардаг. Тэгэхээр зэрэг унлын чигийг одоо хамгийн мэдэх боломжтой арга нь бол одоо савтаа ус муу ямар нэгэн шингэн зүйл авч явж байгаа бол энэ дээр асгachхангууд яг энэ маань нэгэ дагаал ингээд доошоо гоожно гэсэн үг тийм үү? Одоо сунлын чигтэйгээ яг перпендикуляр байдлаар унлын чиг маань ингээд ус маань доошоо гоожих учраас энэ усны гоожж байгаа чиг маань сунлын чигийг зааж өгч гэнэ гэсэн үг. Тэгэхээр зэрэг бид нар тэн дээрээ мөн ялгаагүй компсо энэ үзүүрийг ингэж бас ингэж барьж гаад за би энэ дээр зураг зурцсан байгаа би энэ дээр зураг зурсан ирмэг дээр ингэж харуулад тэгээ яг мөн ялгаагүй нөгөө компсныхоо хуваарийг эргүүлээд ингэж харах байдлаар сунлын чигээ харж болдог. Яг гоо арай хурдан түргэн явъя одоо хэмжилтээ хурдан хийгээд явъя гэсэн бол сунлын чигээ зүгээр цаасан дээр тэмдэглэл нөтөр дээр тэмдэглээ явчихдаг. Тэгээ дараа нь боловсрол хийх үедээ сунлын чигээ алин гурван сонгох өөрөө сонгоод сунлын чигээ бичиж явчихдаг байж байгаа. За за унлын өнцөг. Унлын өнцөг гэдэг маань ойлгомжтой байгаа тийм үү? Одоо бид нар ус ингээд байгаль дээр ус ямар төвшөнд байх вэ? Ус буюу хоризонт хэвтэй гадаргуу юм байна. Хэвтэй гадаргуутай үүсэж байгаа тухайн чулуулгын маань хоорондох өнцгийг унлын өнцөг гэж нэрлэж байгаа бид нар. Ингэж байж хахад энэ хоорондох өнцгийг унлын өнцөг гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол Silva компостер хэмжихэд бол анхаарах хэрэгтэй зүйл нь бид нар нөгөө сунлын өнцөг сунлын чиг унлын чигээ хэмжих үедээ нөгөө энэ хуваар ингээ баахан эргүүлцдэг. Тэгэнгүүт нөгөө энэ хуваар дээр маань нөгөө унлын өнцөг хэмжих 0-90 градус самхар байдаг учраас бид нар хэмжилт хийхээс өмнө энийг яг сайхан тааруулах хэрэгтэй. Энэ 90 градусын 0 төвшин дээр яг ингээ тааруулаад энэ чинь ингээ өчнө хэрэгцсэн байж байгаа. Энийгээ ингээ сайхан тааруулж гаад ингээ одоо энэ дээр 180 энэ дээр 0 градус ирээд энэ дээр 90 градус ирээд ингээ тааруулчихна гэсэн үг. Тэгэнгүүтээ одоо ястаа жинхэнэ ингээд энийг ингээд барьна гэсэн үг. Энд дээрөөсөө ингэж барьж болохгүй. Яг л нөгөө бид нар ус урсан бол ус маань ийшээ урссан байна. Эсвэл бид нар харандаагаар 90 градусаар ингээд маркераар ч юм уу яг энэ зурсан зураас нэр ингээд зурч болдог. Яг ийшээ унж байгаа гэдэг. Тэгээ тэн дээр яг ингэж тааруулж бариад тэгээ харахад Silva компостны хувьд бол аажлаар бороо оролцсон. Ингээ харахад бол Silva компостны хувьд бол яг одоо ингээд энэ зүү маань өөрөө ингээ хөндөө хүчээрээ ингэж доошоо унжиж ингэж одоо юу харагддаг байж байгаа. Одоо градусаа харуулдаг байж байгаа. Brandon компосох бол арталтаа ингээд эргүүлдэг жижиг нэг юм одоо юмтай. Тэгээд дээнд тэгшүүсэн тэгшэрж ирэнгууд одоо нэг градус боллоо гэж үстэй. Энэ Silva 102-д өөрөө ингээд нэг хөндөө хүчээрээ доошоо унждаг учраас градус харуулцдаг.
За энэ тухайд бол ингээд 42 градусын унлын өнцөгтэй харагдаж байна.